What's up, yo? За бүгдэнд нь өглөө өдрийн мэндийг хүргэе. Back with another video. За тэгэхээр шинэ бичлэгэнд тавтай морил энэ бичлэгийг яг одоо их сургуулийн өргөдөл бэлтэж байгаа Америк их сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэхээр зорж байгаа хөөрхөн дүүнертан зориулж хийж байна. За тэгээд энэ бичлэгэн дээр юу ярилцах вэ гэхээр хэрвээ Things дахиад яажсэн болвол хэрвээ Things дахиад Америк их сургуулиуд руу apply хийж байсан болвол юун дээр анхаарах байсан бэ? Тэгээд яаж энэ процессыг илүү хурдан болгох байсан бэ? Юун дээр алдаж байсан бэ? Тийм ээ. Одоо ингээд эргээд харангуут бас алдчихсан зүйлс зөндөө байдаг. Тэгээд одоо би чинь төгсчихсөн. Тэгээд төгсөөд тийм ээ бас хөрхэн цаг хугацаа өнгөрөөд явж байгаа. Ингээд эргээд харахад болвол тийм ээ бас гаргаж байгаа амжилтуудаасаа харахад, ойлгож байгаа зүйлсүүдээсээ харахад, уншиж байгаа номнуудаасаа харахад ч гэдэг юм уу тийм юу бодогддог вэ гэхээр ердөөсөө л миний энэ college application phase of my life just comes to my mind. And yeah, so let's talk about it, and hopefully there is something that you can grab from this video. And the first and foremost, хамгийн нэгдүгээрт хамгийн чухал зүйл болвол зорилго гэдэг зүйлийн тухай хэдүүлээ ярилцсанаа. Энийг одоо Things гэдэг хүн заяа ер нь бол одоо Америкт хурж ирээд сүүлчийн жилүүдийг өнгөрөөгөөд тийм ээ төрлийн юм хийж үзснээс хойш болвол ерөөсөө энэ өсвөр наснд байсан үе тийм ээ 17-той 8-тай 9-тэй байсан Thingsтэй харьцуулахад тис ондоохон болсон. Юмыг ойлгож байгаа байдал, юмд хандж байгаа байдал, юм руу давталж байгаа байдал тийм ээ юмыг одоо бүр ингээд яг арга яс гавлаар нь ингэж барьж авч хардаг энэ чадвар тийм ээ одоо зүгээр би ингээл харахад ингээд амар бодож чадчих юм болсон заяа. Одоо ингээ өөрийгөө бодоход амар юу байгаа байхгүй юу гэдгийг айгүй өөр болцсон байгаамаа. Тэгээд надад одоо бүр ингээд юу гэдэг зүйл орж ирж байна л да. Амжилтын формула гэдэг зүйл орж ирж байгаа. Яаж хүн хүссэндээ зорьсондоо хүрдэг юм бэ гэдэг одоо юу байдаг гэсэн үг, томьёо байдаг гэсэн үг. Тэгээд тэр томьёог дагаад тэр томьёонд бол тийм ээ тодорхой одоо ingredient-үүд байгаа, тийм ээ орц найрлагууд байгаа гэсэн үг. Тэгээд тэр орц найрлагыг нь чи жоохон оруулаад тийм ээ би хаага жоохон дэмжээл зарим элементүүдийг нь жоохон шахаж өгөөл хүнтэй цуг ажилтдаг ч юм уу яадаг чи ингээл ажиллахад чамд хүрч чадахгүй зүйл гэж байхгүй. Өсвөр насны хүүхэд тийм ээ үдсэн туулсан зүйл байхгүй, юм хийж үзээгүй тийм хүүхэд байсан би. Тэгээд тэр үерүүгөө ингээ харахад бол үнэхээр юм хийж чаддаггүй ээжээ. Би бодож чаддаггүй байсан байна, юм ойлгодоггүй байсан байна, юм уншаад ойлгодоггүй байсан байна. Тийм ээ critical thinking гэдэг юм байхгүй, resourcefulness гэдэг зүйл байхгүй, тийм ээ хүний гарах хүлээдэг тийм хандлагатай тэгээд сэтгэлгээний хувьд бас айгүй олон алдаанууд байдаг байсан. Жишээлх юм бол одоо хангалуун сэтгэлгээ гэдэг зүйл байдаггүй байлаа. Би бүхнийг чадна гэдэг хандлага байдаггүй байлаа. Тэгээд ердөөсөө л миний одоо та нарт энэ бичлэгэн дээр хуваалцах гэж байгаа энэ хитгэн санаанууд, хитгэн энэ одоо юунууд байгаа байхгүй mindset өөрчил Minecraft-а нура тэр чи яг үндэ fucking үнэн байхгүй да bro. Like you actually gotta do that shit. Otherwise you're pretty much done. If in your mentality if you are cooked then you are truly fucking cooked. Нэршүү. Хамгийн нэгдүгээрт чиний дотроо бодох ёстой зүйл чи юу вэ гэхээр би юу ч хийж чадна bro гэдэг бодол байх ёстой. Ялангуяа чи нэгдүгээрт эр хүнийхээ хувьд тийм ээ одоо банд нар маань үзэж байгаа болвол за эсвэл чи эмхтэй хөвгт байсан ч гэсэн I can be өөрийгөө I'm not gonna hold myself back гэдэг тийм хандлага ч байх ёстой байхгүй. Хэрвээ are you actually gonna reach something in life that's the number one thing, that's the single most important factor of your success is тийм ээ чи өөрөөсөө итгэж байгаа юу чи тийм ээ
би одоо 70 задгадаас ирсэн, би монгол хүүхэд, би англи хэлөө аахгүй, би наа чи зүгээр л бүх зүйлийг мартаад зүгээр өөртөө чи зүгээр fuck everything else, I can do anything I want. Хүсэж байгаа ямар ч зүйлдээ би хүрч чадна гэж чи хэлж чадах уу? Чадж л байгаа бол чи чадна. Өөр хэн нэгэн юу гэж хэлэх нь зүгээр хамаагүй. Тэднийг хараал идэг. Яг үнийг хэлэхэд тэднийг хараал идэг. Нэр шүү. Fuck all the naysayers. They don't know shit. That's it. Simple as that. Хамгийн нэгдүгээр mindset. Надад тийм юу болвол байдаггүй байсан. Хинч надаа ингэж тайлбарлаж өгдөггүй байсан. Нэгдүгээрт тий, хоёрдугаарт угаасаа хүмүүс ингэж ойлгож байгаа мэдж байгаа хүмүүс угаасаа байхгүй. Бүх зүйл боломжтой юм байна. Хүссэн зорилгодоо хүрэх боломжтой юм байна. Чи сарын орлогоо нэмэгдүүлмээр байна уу? Хүсэж байгаа мэрэгжил дээрээ хүрмээр байна уу? Хүсэж байгаа сургууль дээрээ 100% тэтгэлэг авмаар байна уу? Үгүй боломжтой. Яг хөө мэдээж success formula гэдэг зүйл байгаа. Хэдүүлээ тэдрийг ярилцсан. Яг success formula нь юу юм? Юу орж иж хүн хүссэн зорьсондоо хүрдэг юм те. Энд чинь тодорхой яг томьёонд оруулж болдог. Дагаал хийхэд хүрж болдог зүйл байгаа даа байхгүй юу? Тэрийг даанч хүүхдэд мэддэггүй. Тэрийг даанч хүмүүс мэддэггүй. Их сургуульд орох юм уу, хэл сурах юм уу, бизнес хийх юм уу, за эсвэл хүсэж байгаа охин залуугаа өөрийн болгох юм уу, тийм ээ? За эсвэл өөрийгөө ингэ тийм ээ, next level person болгоод өөрийгөө хөгжүүлэх юм уу гэх мэтлээ одоо тэр болгон чинь бүгдээрээ хүн зориг тавиад зорилгынхаа ардаас хөдөлмөрлөөд төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөгөө дагаад цаг хугацаа гэдэг элементийг нэмж өгөөд ингээд тийм ээ шантрахгүйгээр зөв сэтгэл зүйтэйгээр эрүүл мэндтэй сэтгэл зүйн эрүүл мэндтэй бүх зүйлтэй хажууд нь бас давхар сайхан анхаарад тэгээд төрөл төрлийн хүмүүсээс суралцаад хажуудаа ментортэй, accountability coachтэй ингээд ажиллаад явах юм бол хүнд хүрч чадахгүй зүйл гэж байхгүй. Чамд хүрч чадахгүй зүйл гэж байхгүй. Чиний одоо мөрөдөд байгаа Brown их сургууль, Harvard их сургууль, Нью-Йорк их сургууль одоо юу гэдгийг те ямар ч асуудалгүй чи хүрэх боломжтой зүгээр л боломжтой. Гол нь чи шийдвэрээ гаргах уу? Би энэ сургууль руу орё гэдэг чи тэр хамгийн ихний зорилгоо тавих уу? Тавих юм бол тэгэл тэр мөчөөс ахуулаад чи тэнд хүрэх нь гарцааг болж байна л гэсэн үг. Тэгэл бол айгүй ингийн. Тэгвэл л шүү дээ success formula гэдэг зүйлийг би одоо танарт хаваалцъя заяа. Мэдээж маш олон ingredient байгаа. Гэхдээ хамгийн нэгдүгээр тэглэх ёстой зүйл чинь эргэж боцолтгүй маш тодорхой зорилго тавих. Маш тодорхой зорилго тавих. Хэрвээ чи Америк руу зорж байгаа тэтгэлэг авна гэж явж байгаа л бол тархины чинь арам ухард би энэ болохгүй бол Мост орно, би болохгүй бол Япон руу явна, би болохгүй бол Итали руу явна. Fuck all that. Юугаа яриад байгаа юм бэ? No. Чи зүгээр нэг юм л сонго. Нэг зорилгоо л тавь. Тэгээд тэрийг орхитойхон шиг томхон шиг юм тавь. Чиний яг хүсэж байгаа зүйлээ тавь. Тийм ээ чиний үнэт зүйл чамд хамаатай, чамд үн цэнтэй гоё зүйлийг тавь. Тэгэл нүдэ анаал зүгээр л цүмшаа. Цүмшаа гэдэг нь юу гэж байгаа гэхээр зорилгоо тавьсан бол тэгэл ардаас нь яв. Тэгэл болоо. Битгий олон дахин эргэлз энэ зөв буруу бол зорилгоо тавилаа. Тэгэд success formula 2-р ingredient юу байх ёстой вэ гэхээр ердөөсөө өөртөө өгөх амлалт. Энийг Brian Tracy гэдэг хүн ярьдаг. Үнэхээр гайхамшигтай хүмүүсийн нэг, миний хайртай хүмүүсийн нэг эрэгтэй хүн л дээ. Би гомо биш. Гэтэ би бол Brian Tracy-д fucking хайртай. Яагаад вэ гэхээр штэ тэр хүний ажиллаж байгаа толгой тийм ээ бие авчгаа байдал, ажилдаа хандж байгаа хандлага, сэтгэхгүй гэдэг зүйлийг нь би үнэхээр хогсорсон байдаг байхгүй. Борлуулалтын мэрэгжилтэй одоо дэлхийн шилдэг, Америкийн шилдэг 500 компани нэгт ороод ингээд шилдэг борлуулагч нарынхаа нэг хүртлээ тийм ээ яваад ингээд явж байхдаа бол миний хамгийн их суралцсан, хамгийн их тархийг нь хогсорсон хүн бол Brian Tracy байсан. Тэр хүн энэ маш чухал ingredient-ийг хэлдэг. Яг одоо миний хэлэх гэж байгаа энэ нэг ганцхан зүйлийг яг одоо өөртөө амал. Энийг амалмагц, энийг зүгээр амнаасаа хилмэгц
чиний сэтгэх үе, чиний юмд хандж байгаа хандлага, чиний өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэл гэх мэт бүх зүйлс чинь шал ондоо төвшин дээр гарч ирдэг. Шал ондоо төвшин дээр гарч ирдэг. I promise. Тэр нь юу вэ гэхээр штэ. Окей. За, хоёулаа энэ Америкийн их сургуульд, Америкийн топ их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр орно гэсэн зорилго тавьсан шүү. Окей. За, тэгвэл тэр 50 гэдэг амлалт нь юу вэ гэхээр юу ч болж исэн гэсэн би гарахгүй. Би цухтаахгүй. Би бууж өгөхгүй. Юу ч болж исэн гэсэн би бууж өгөхгүй. Айгүй энгийн амлалт. Гэхдээ хэрэгжүүлэхэд хэцүү. Яг одоогийн байдлаар шалгалтын оноо чинь таарахгүй, англи хэлний оноо чинь таарахгүй, тусалж дэмжих хүмүүс байхгүй байгаа, ганцаардаад байгаа, мэдлэг таарахгүй байгаа, ханаас юу хийхээ огтхон ч мэдэхгүй, тийм ээ, цацаг царайлаад байж байгаа болвол ялангуяа маш хэцүү байна. Тэгээд маш олон хүмүүс хайж байгаа, бууж өгж байгаа, хүссэн оноонд хүрч чадахгүй байгаа. Тэгээд эн чинь юунаас болоод байгаа вэ гэхээр биш үү? Чи одоо тийм ээ, тийм hardship, obstacle гарч ирэх үед чи бууж өгöd байгаа чинь тэр байхгүй. Тэгтэл яах ёстой вэ гэхээр хэрвээ Brian Tracy-гийн хэлж байгаа, миний чамд өгж байгаа, Brian Tracy бит хоёрын өгж байгаа энэ нэг амлалтыг өөртөө өгсөн байсан бол тэр бүх зүйлс чанд юус хамаагүй. Нараасараа дулмаа чамайг тоохгүй байна уу хамаагүй. Бата доржоо чамайг доош нь хийж гинүү хамаагүй. Тэр хүмүүс чамайг чиний Браунд орно, чиний Нью-Йоркт орно, чиний Харвардд орно гэж юу байдгийг гэл тэгнэ штэ. Гэхдээ тэр болгочин зүгээр л нэг obstacle байхгүй. Тийм ээ? Гэр бүлийнхэн чинь чамд эргэлзэж магадгүй, чи өөрөөртөө эргэлзэж магадгүй. Би одоо сүүл чи 10 жил юу ч хийгээгүй байдаг. Тийм ээ? Магадгүй GPA ч муу байдаг, англи хэл ч муу байдаг. За англи хэл магадгүй шалгалтын оноо чинь давгүй байгаа болвол эсээ хизээж бичиж үзээгүй. Тэгэл in university application process, I heard that it's kind of rigged, and I'm not sure how I'm gonna reach that, so I'm just gonna quit. What? Юу ярьж байгаа юм бэ? Тэгж болохгүй шүү дээ. Obstacle гарч ирэх тусмаа тэр чинь сайн байхгүй. Тэгэх тусмаа наа чи үнцэнтэй. Тэгэх тусмаа чи өшөө гарч ирвүү үгүй юу наадах чинь жинхэнэ чанарыг чинь шалгаж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт чиний чам дээр тохиолдоод байгаа биш, чиний төлөө тохиолдож байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд тэгж team obstacle ямар нэгэн төрлийн obstacle чиний замд гарч ирж ил байгаа болвол чиний яг ойлгох ёстой зүйл чинь юу вэ гэхээр so if I am facing this hardship right now, then other applicants, my competitors, must be facing the same thing too. So if I overcome this, then on the other side of the door, тийм ээ? Хаалганы нөгөө талд энийг би давчихсны дараа юу байх боломжтой вэ гэдгийг бодоод үз. Чи competition өрсөлдөгч нарын хаан 70%, 80%-ийг нь арчаа хайцсан байна. Яг одоо чам тулгарж байгаа наад асуудлаа даваа гарсны дараа чи өрсөлдөөнийхөө 70-80%-ийг нь арчаа хайцсан байна. Oh gosh. Энийг надад хилдэгч байсан болоосоо хин нэг хүн. Тэгэл чи сат дээрээ 4-5 цаг practice хийхгүй яах юм бэ? TOEFL дээрээ за нэг унлаа, ихнийх дээр 80 авлаа, дараачих дээр нь 90 авлаа, 100 авлаа, тэгээ эцэст нь 110 хүрэхгүй яах юм бэ? Ир дээр чи хаяхгүй шүү дээ, бууж өгөхгүй шүү дээ. За эхний жил чи apply явуулаад цөөхөн хэдэн сургуульд орлоо. Ямар ч тэтгэлэг авсангүй. Тэглээгээд юу гэж дахиад apply дэ штэ. Дараа жил чи 100% тэтгэлэг авна штэ. Дараа жил чи дэлхийн топ 20 сургууль 100% топ 100 сургуульд орно штэ. Тэгэд энэ болгоно юунаас улбаатай вэ гэхээр ердөөсөө би та нарт success formula гэдэг зүйлийн хоёрхан зүйлийг хуваалцлаа. Нэгдүгээрх нь маш тодорхой зорилго тавих юм байна. Хоёрдугаарх нь зорилгоо тавимагцаа чи өөрөөртөө амлалт хэл. Юу вэ гэхээр no matter what happens, I'm not quitting. I'm not fucking quitting. I'm not fucking leaving. Leonardo DiCaprio хэлдэг шүү дээ. Wolf of Wall Street дээр. I'm not fucking leaving. Okay?
Тэрийг л хэл гэж байгаа. Yep. Yo, чи зүгээр if you learn how to not fucking quit, bro. Yo, зүгээр чи хараа шалгалтын оноо байдаг юм уу, эсээ байдаг юм уу, тийм ээ? Хаяхаал болчих юм бол чи ялагч. Yo, зүгээр хаяхгүй л бай. Чи бүр хараа бүр ингэж хэлэхгүй байгаа шүү дээ. Одоо бүр юу гэдгийг чамаг бүр амар тийм Майкл Фелпсийн хэмжээнд сэл гэж хэлэхгүй байгаа байхгүй юу? Энд чи айгүй энгийн санаа шүү дээ. Зүгээр л хаяхгүй бай гэдэг санаа хэлээд байгаа байхгүй юу? Хэцүү зүйл гарч ирэхэд нь хаяхгүй бай. This is the key to fucking success in life, in everything, in relationship, in college admission, харилцаа холбоон дээр их сургууль руу хүртэл явж байгаа болвол тийм ээ чам ямар зингийн зорилго л байгаа болвол зорилгоо л битгий хай. Би борлуулагчаар эхэлж байхад надтай зуг хэлж исэн 10, 15, 20 шин залуучууд байсан. Бүгдээрээ мангар том амтай. Асар том амтай. Өө тэнгисээ чи тэ намайг амар хатгаж матгах дуртай. Юу гэдгийг те. Тэг би юу ч ярьдаггүйс. Тэгээ хэдэн сар өнгөрлөө би одоо өөрийгөө бас магтсан болчих годах юм аа. Гэхдээ зүгээр to be honest хэдэн сарын дараа гэхэд тэр залуучууд бүгдээрээ хаяад гарцсан байсан. Бүгдээрээ ажлаасаа цухтаагаад гарцсан. Буугаад өгсөн байсан. Өө би борлуулалт хийж чадахгүй байна. Хэцүү байна. I was still there. And I became I got ranked third in the nation out of 600-700 reps. And just because I didn't fucking quit. Simple as that. I mean, there were so many hard times. Like, sometimes I wouldn't make any fucking sale. And, yeah, I see some of my guys on the team just excelling me like a motherfucker. And, you know, it was tough. I would sit on the curb. I would call somebody and try to get help, and nothing helps. You know, if you're not making fucking sale, you don't make sale. It's a simple thing is like that. And what I told myself is, oh, the thing is, in those moments, I like, you know, in a weird way, I found such a beauty in it. You know, I found such a joy in those moments. I was like, I fucking love these moments, these hard moments, these ugly moments, so-called ugly moments, so-called challenging, sour moments. I just love them, you know? Give me more of these, because deep down, I had such a huge confidence that I was gonna make it. I knew that I was going to 10 times my income, make way more than how much I was making at those challenging times. And I actually did. I started making the amount that I was making like in within a week. I made like more than how I was making per month, you know? And the thing is, I just knew deep down, you know? Okay, that's it for today. Энэ хүрээд өнөөдрийн хэмжлэгийг өндөрлөе. Хэд хэдхэн маш чухал санаануудыг та нар барьж авч чадсан байх гэж найдаж байна. Тэгээ барьж авч чадаагүй бол if you can't like get value from these free videos, I don't know what is gonna help you. But anyways, good luck. You got this. You can do this. I trust you. I believe in you. Keep doing whatever you're doing, and man, just lock in. Do stuff. Take action, you know? Stop watching these fucking YouTube videos, these admission reaction videos or any of those shits. Тэр болгоныг үзэх юм бол юма хий. Шалгалтын оноогоо сайжруул, эсээгээ бич, эсэний ном унш, коучтэй бол, ментортой бол,
Хүмүүсээс зөвлөгөө ав, өөрөө бод, журнал хотол, бясалгал хий. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаар. Гарч явж жоохон алах, бод санаагаа зэгцэл, агаар салхи амс. Жоохон эрүүл мэндэд анхаар. Тэгээд you're gonna be okay. Okay? All right. So if you have any questions, any personal questions, if you need a personalized assistance, I'm not gonna call it assistance. If you just need any help, I'll help you for free. I have my Gmail account in the description, so feel free to check that out or send me. Just let me know whatever you're struggling with, and uh, I might be of help. And yeah, okay, good luck.